Сайн байцгаана. Өнөөдөр 2026 оны 4-р сарын 11 дууссан байсан болон шинээр ирж байгаа барааны танилцуулга номер 26. Тэгэхээр эхнээс нь товч танилцуулаад явъя. Чихвч хэсэг дээр HyperX Airbuds 2 маань ирсэн байна. За цаашлаад Soundcore-ын VR-P10 яг дуусахтаа зэрэгцээд залгаад ирлээ. Манай дээр өөр загварууд гэвэл нэг ийм өөр байгаа, нэг олон сонголтгүй болсон. Домог гэж хэлээд байдаг. HyperX Cloud 2 дахиж нөөцөнд ирсэн байна. Энд нэг өмнө танилцуулж ирсэн Cloud 3 S Wireless цагаан өнгө. Ягаан оруулахгүй энэ бол ер нь бол альч хүүс хэрэглэх боломжтой ирэм гэлтгүү. Дээрээс нөгөө S Wireless болохоор Bluetooth болчдөг. Энэ гэхдээ ер нь бол хоёулаа эзэнтэй холцсон Turquoise Rail гихтгэр байгаа. Цаашлаад wired загвараас тийм wired буюу уцтай загвараас цагаан ягаан оруулахтай байгаа. Энгийн wireless болон S wireless-аас хар өнгийнхоос байгаа. Тэгэхээр утсан дээр хэрэглэдэг хэрэглэгч нарт бол S нь илүү зүгээр байдаг шүү. Давхар Bluetooth холболттой байдаг учраас. За цаашлаа Scorpion 2 бас нөөцөндөө ажгүй ирлээ. Энэ Pro биш, энгийн загвар нь Pro болохоор өөр дээрээ ангийн оролттой болдог. Тэгээ яарам нэг лан залгаа тоглоод идэг хэрэглэгч нар цөөхөн болов уу гэж бодож байна. Pivo-гийн гүргүүрүүд сүүлийн үед ирчээг аваад байгаа. Хятадынхаа зах зээл дээр ч гэсэн тус брэнд нь өөрөө хөгжүүлэлт чанарын хувьд нэлээд шаардлага хангахуйц байгаа. Та бүхэн анзаарсан бол хэд хэдэн тус буг брендийн салаалагчнууд саунд картыг танилцуулж байсан. Энэ X30G загвар нь өөрөө өндөр үзүүлэлттэй. Загварын хувьд тэр харагдаж байна. Тэр болохоор Fly DJ-ийн B8X. Тэгэхээр энэ хоёр хоорондоо нэлээд төстэй, жоохон дуурайч хийсэн гэх юм уу. Тэгээ хүчин чадлын хувьд ч гэсэн тунд ажгүй. Хөрөх чадамж нь энэ чинь юу вэ? 27 ойлоо. Тэгснээр Fly DJ-г бодоход арай хөнгөн. Аппликейшн дэмжихгүй, мэдээж нөгөө брендийн ялгаа гарна. Гэхдээ давуу тал нь үн боломж. Энэ нөгөө арай хямдвар спокулер ирсэн байна. Энийний үн бол том боломжийн хөрөх чадамж нь ч их сайтаахан яг бүр нөгөө том үнэтэй загваруудыг ботход бол их боломжийн байдаг шүү. Адаптер нүүр дээр имсэнстэй сайжирч ирээд байгаа. Энэ нэмэлтээр термал наах шиг байна. За энэ авир юу байна? M2 128-тай 4G буюу SIM ордог. Цоош нь M2 ирсэн байна шүү. Манай дээр M2 дуусчаад байсан. Хамгийн сүүлийнх нь санаж байгаа Америк руу илгээсэн. Lightning Belkin нөгөө өдрийн мод гэдэг шиг ховрын бараанд орчод байгаа. Цаад нийлүүлэгч талаас бүр шавхаж нөөцөөс нь хэдхэн ширхэг энэ удаад нэг 10 ширхэг ирсэн байна. Belkin-ийн хэрэглээ чанартай бол ярилдаггүй. Тэгээ бидний хувьд хүссэн одоо бүгд C рүү шилжиж байна дөө. Энийгээр VX Attack R1 Attack-ийн R1 гэх загвар бас дууссан байж байгаа шсэн. Хар өнгө нэрсэн. Энэ нөхрийн гар твтэйхэн байдал, хөнгөн байдал, цэнгээ сайн барих байдал нь бол үнэхээр ярилтгүй. Ажаасын нөгөө нэг юм Descent T520 гэх загвар. Энийг арай задлж хэмцэнгүү. Энэс бас хар өнгө нь олсон. Цагаан бас нэг ирсэн, хар цагаанаас нэг ирсэн байна. Цаашлаад энийгээр салаалагч дээр болохоор одоо нөгөө саяхан сторийн дээр орсондоо CA 6340 гээд бидний хамгийн их хэрэгэлдэг салаалагч маань үйлдвэрлэгдэхээ болсон. Тэгэхээр бидний хувьд энэхүү донглыг бас олж ирлээ. Ийм C нь бас байгаа манай тэр Lightning донгл. Тэгэхээр энэхүү донгл өөрөө дуу дамжуулах чадамж, миг дэмждэг байдал, цаашлаад бат бөхөөрөө нэлээд алдартай байдаг. Тэгэхээр яг үн боломжийн Belkin арай үнэтэй санагдаад байвал иймэрхүү донгл буюу хувирах хичээг аваад хэрвээ цэнэглэх шаардлага гарвал уг брендийн загварны үлээс 55560 гэх дуал Lightning салаалагч дээр давхар холбоос хийж өгдөг. Яах вэ гэхээр энэ дээр чихвчнийхээ оролтон дээр нь шууд хувирах хичээ залгаж өгөөд давхар ийшээ чихвчээ залгаад цэнэглэгчийн үн дээр өгч нүс. Нэг тийм арга байж болно. Гэхдээ ингэж аргалахгүйгээр энэ MH
гэдэг загварыг олж ирсэн. MH380 гэдэг. Одоо тэр 6340-ыг орлохоор юм болов уу гэж тестлэгээр нэг 5 шиг явчихсан. Энэс ихтэй өмнө манайх нэг ганц хоёрыг зарж үзчихсэн. Гэмэн жоохон юм том санагдаад байгаа. Жоохон хүнд юм шиг. Арай нэг том толгойтой нарийнхан үлтэй юм шиг харагдаж байгаа биз. Гэхдээ энийг би өөрөө тестлэн гэртээ очиж өөрөө бүр тоглож үзье гэж бодож байгаа. Миксик тууралд нь хэр байх нь. Тэгээд додотой, мактодотой бол үн тэрнээс арай хямдхан байх болов уу гэж бодож байна. За цаашлаад Red Magic кулер маань шинжлэгдсэн. Манай дээр бол нэлээд олон сонголттойгоор байгаа. Сүүлийнх нь 6 Pro гэж байгаа. Тэгсэн чинь шууд 8 Pro руу өсөрсөн. Энэ нөхрийг би өөрөө ч хараахан танилцсан, нөхөртөө танилцж амжаагүй байна. Үзвэл хүчин чадлаараа дөрмийн дагуу сайжирсан байна лээ шүү. За цаашлаад нөгөө нэг алдартай Pissing-ийн dock charger station гэж ярьдэн шүү дээ. Ширээн дээр тавьдаг. Шууд хойно 220 ордог. Тэр шинжлэгдэж ирсэн. Өмнөх загвар нэг иймэрхүү байсан. Дээр MagSafe-тэй. Энэ болохоор бүр QI 2.0 гэх технологиор баталгаажсан. Тэгэхээр wireless-аараа 25 Вт шахдаг лөө баг бөксөөрөө шахаж байгаа юм шиг хурдан шахаж хүлээж авах дамжуулах чадамжтай. Өөрт 1.2 метрийн CGC кабель дагалдана. Тэгээд хамгийн гол нь 120 Вт гэхээр нэг байтугай хүний хэрэглээ. Зүгээр ширээн дээрээ өөрийнх нь 220 залгадаг нэг 1.2 метртэй кабель хэлөө да. Тэгээд ширээн дээр хагаад бол энэ нөхөр та өстө хүссэн болгоно л цэнэглэх боломжтой. Дээрээс нь энэ дээрээс хоронцтой давхар wireless-аар цэнгэлдэг гэдгээрээ давуу талтай. Энийг ер нь дараа нь задлж үзнэ. Энэ нөгөө нэгийг 2 руу хувиргадаг USB-аг 2 руу хувиргагч ирсэн байна. Энэ нэг шинээр туршихаар ганцхан шиг ирсэн. QKZ гэдэг ийм 3 төрлийн толгойтой 3.5 2.5 тэгээд C энэ жигсаалтан дээр харагдаж байгаа бах тий. Давуу тал нь өөр дээрээ энэ өөрөө ийм кабель баггүй юу. Тэгээд энэ талдаа ийм нэмэлт мик ордог. Миний нөгөө дурдаас манай дээр зардаг KZ-ийн загварууд дээр микийн жоохон сул байгаад байна гэж ярьдаг. Би ч өөрөө зарахтаа хэлдэг. Гэхдээ 5 тухт дээр бол үнэхээр хэлдэггүй. Тэдгээр хүмүүс зориулаад ийм өөр дээр миктэй кабелийг нь авчирсан байна. Өшөө нэгээр KZ-ийн бас нэг хэд хэдэн ч авчирсан байна. KZ-ийн ED9 Pro гэдэг энэ шинээр гарсан загвар байлаа. Яг нэг уламжлалтаа бодоход өмнөх AM4-ийн чихвч бодоход яг уламжлалт юм шиг хэлбэр дүрстэй мэдээж манай дээр зарж байгаа бүх чихвч микрофонтой. Тэгэхээр миктэй юу гэж битгий асуугаарай. Маш их хүмүүс асууж байгаа учраас CS10 Pro 2-ын нөгөө өөр дээрээ tune хийдэг загвар байна. Манай дээр одоо хамгийн сайн зарагддаг загвар гэвэл энийг хэлж байна. Цаашдаа ер нь KZ-гээр нэлээд дагны гэж бодож байгаа. KZ-ийн дараа гарсан PRX гэж загвар байна. Энэ болохоор дууралтын үед арай илүү юм байл. Яг техникэл талаас нь үзвэл цаашлаад KZ брендийн хүйчгвчнүүдийн талаар бас илүү дэлгэрэнгүй гоё тайлбар харьцуулсан бичлэг явъя гэж бодож байна. Энэ түрүүний QKZ-тэй адилхан яг KZ брендийн өөрийнх нь юм өөр байгаа чинь нэмэлт кабель гэх юм уу. Энийг толгойг нь харалтай юм 5 шонтой. Энэ кабельных нь материал дээр бол чулуу. Нэр юм тусгаарлагчтай. Тэгээд хамгийн гол давуу тал нь түрүүний хэлээдсэн чинь харна микрофон. Уцаа жоохон дэлгэрээд. Яг аман дээр ирж байгаа бүүм мик гэсэн үг. Энэ өөрөө яг энэ чихвч ордог залгаасан дээр нь орж ирж байгаа. Тэгээд энэ дээр чихвчээ чинь. Яг энэ плаг нь өөрөө KZ-ийн яг ийм загварууд дээр бүгдэн дээр нь таарна. Тэгэхээр та хэрэг танд KZ-ийн чихвч байгаа бол мик нь сул санагдаад байвал альсгүй энэ кабелийг нь апгрейд хийгээвэл иймнийг худалдаж авч болох нь. Энд гэхдээ нэг тийм хямдхан ирээгүй. Жохон үнэтэй зарагдана. Жохон кастом маягийн гэх юм уу та. Энэ дээр би нэмэлтээр бүр ийм хоёр толгойг нь худалдаж авсан. Энэ болохоор C байна. Үндсэн C. Цаашлаад 3.5 хувиргагч. Энэ нөхрийг тэгэхээр хүснээр хоёр толгойг нь ээлжлээд ашиглаж болох нь байна. Энд бас нэг юм мик нэмэлт микийн захиалж ирсэн. Энэ M2 гэж загвар юм байлээ. Хамгийн гол нь энгийн
Өөрт нь дагалдаж ирдэг микийг бодоход хоёр талдаа dual mic гэж байгаа зэн дээр харагдаж байгаа. Dual mic silver plated upgraded cable гэж. Тэгэхээр энгийн кабелийг нь custom-аар сайжруулж болох нэ. Одоо энд харагдаж байна. Хамгийн гол нь энэ шон таарах хэвээр цаашлаад залгуур нь 3.5 та түрүүн хэлснээр артлынх нь микэн дээр нь хоёр талаас нь ингэж орж ирж байна. Тэгэхээр микс саунд татах нь өөрөө илүү сайн байна. Дараагийн ээлжний бараа бас нааш ирж байгаа. Бас гоё шинэлэг гэж. Сүүлийн ер нь кейзигийн талаар нэлээд ярьчлаа. Кейзигээр нэлээд дагнаад энийгээ сайн судлая гэж бодож байгаа гоё шинэ бүтээгдэхүүнүүд нь юу байна? Тэгэхээр эдгээр ирсэн бараануудаас миний зүгээс онцолж байгаа 3 бараа нь энэ бол Cloud 3S wireless цагаан өнгөл үнэхээр гангаар игдэм байлээ. Тэгээд M2 маань байна. SIM дэмждэг. Энэ пис нь бас амар анхаарал татчихна. За тэгэхээр нэг ийм бараанууд ирлээ. Манай дэлгүүр хуваарийн дагуу хэвэн ажиллаж байгаа. Түүнээс гадна хүргэлтүүд тогтмол гарч байна. Хөдөө орон нутаг хаач байсан хамаагүй та захиалаад 2 хоногт багтаад хүргэлт нь очиж байгаа шүү. За үргэлж хамт байдаг та бүхэндээ баярлалаа.